Жил орно гэдэг ямар утга учиртай юм бэ? Сүнслэг талаас нь тайлбарлая гэж бодлоо. Тухайн таны төрсөн жил, тухайн жил хоёр яг нэг амьтны шин чанар бэлэгдэл ингээд давцж байгаа тохиолдолд бид нар жил орно гэж яриад байгаа. 13 жилд нэг удаа тохиолдож байгаа зүйл болж байгаа. За энергийн хувьд 14 хүртэлх хүүхэд бол ээжийн энергиэрээ явдаг. Ээжийн энерги сайн, эрч хүчтэй, эрүүл сарвал өөртөө ихтэй байвал хүүхэд ч муу адил 14 хүртэлх насндаа ээжийн энергиээр хамгаалагддаг гэж үздэг учраас таны хүүхдийн тань жил орж байгаа бол бага насны хүүхдүүдийн хувьд бага зэрэг өвчин ороох буюу бие махбодын хувьд илүү нөлөөлт юм байна л да. Тийм учраас ямар нэгэн бэртэл гэмтэл авч болжгүй, өвчин тусч болжгүй, халдвар төвчин тусч болжгүй, бие хаана жоохон сул байх магадaltaй байгаад байдаг учраас энергийн хувьд бол 14-өөс доош насны хүүхдүүд бол нэлээд эрүүл мэндийг нь дулаах, хувцлах, чанартай хоол хүнс өгөх, эрдэс бод шимт хичээлээр хангах, за хамгаалтанд аягүй сайн авч явах, сахиус зөвлөх, тарин уншиж өгөх гэх мэтчлэн үйлдэлүүдийг хийх юм бол орж байгаа жил нь бол тийм сөрөг энергийн халдлагад өртөх магадлал нь бага байдаг. Жил орно гэдэг нь сайн муу гэсэн хоёр талтай байдаг. За сайн тал нь бол тухайн жил таны өөрийн чинь төрсөн жилийн амтан гарч байгаа учраас жишээ нь 2026 онд гал морь жил гарна. Морь жил гэдэг бол маш хурдтай амтан, гал шиг амтан, халуунцтай амтан гэж үздэг тийм. Энэ жил нь орж байгаа хүмүүсийн хувьд бол шийдвэрийг айгүй хурдан гаргах, өсөлтийн хувьд айгүй хурдан байж болох тийм. Мөн түүнтэйгээ адилхан уналтын хувьд ч гэсэн адилхан байж болох болжгүй учраас яг энэ жилийг өөрийнхөө энергийг хамгаалаад, өөртөөгөө сайн ажиллаад, за энергийн хувьд илүү алдагдал биш тийм ашиг болгож өөртөө ашиглах илүү боломжтой. Тэгэхээр давуу талууд маш их байдаг шиг мөн сул талууд байдаг. Махбодын хувьд бол эрүүл мэндийн сорилттой жил болох гэдэг. Ямар нэгэн хууч өвчин сэтрэх, за яс буюу цусны өвчлөл автах тий. За дээрэс нь гинтийн ямар нэгэн төлөвлөгдөөгүй эрүүл мэндийн асуудлууд үүсэх, энерги алдагдaltaй байгаа үед гинтийн эрүүл мэндийн асуудал үүсгэж гэдэг юм ийм зүйл болох гэдэг учраас мэдээж жил нь орж байгаа хүмүүсийн хувьд бол улаан өнгийн утсаар өөрийгөө хамгаалах, тарин уншиж сурах, энергийн цэвэрлэгэнд байнга орж явах, сардаа арц хүч, мөн ариун аршаа, ургамлын гаралтай цайнуудад усанд орж явах шаардлагатай байдаг. Ухамсарын хувьд бол маш их өөрчлөлтүүд явагддагаас гадна эрчим энерги маш хурдан цуглардаг. Тийм учраас бясалгал хийж, залбирал хийж, өөртөө ажиллаж чадах юм бол, энийг зөв ашиглаж чадах юм бол хувь зяаны эргэлтийн жил гэж үздэг. Өөрийнхөө өмнө нь тохиолдож байсан үйл өөрийн кармаг цэвэрлэх боломжтой, өмнө нь амьдралтай тохиолж байсан бүтлгүүдлийг засах боломжтой, санаатай буюу сансаргүй хийсэн үйлдэлүүдээ цэвэршүүлж энергийн хувьд өөрийгөө шинжлэх боломжтой, бие эрүүл мэндийн хувьд өөрийгөө эрүүл сарвал болгох боломжтой жил гарч ийна гэж ойлгож болно. Тийм учраас хэрвээ таны жил орж байгаа бол энэ жил илүү шийдэмгий байх. Гэхдээ ямар нэгэн зүйлийг яаран шийдвэр гаргахгүй байх дээр анхаарах, ямар нэгэн хурдан хугацааны том шийдвэр гаргах гэж байгаа тохиолдолд энерги цэвэрлжээж гаргах, зам энерги хамгаалж ээж гаргах, өөртөө 1-3 өдөр ажиллаж бодож тунгасны дараа шийдвэрүүдийг гаргах ч гэдэг юм уу те. Альва юмсыг дэлхийн ертөнцийн энерги таны талд байна уу? Ер нь ямар мэдрэмжтэй байна гэж мэдрэмж зүн сонгоо сонсож иж үйлдэл шийдвэрүүдийг гаргах нь зөв байдаг юм байна. Хит туушрахаас өөрийгөө бас хамгаалах хэрэгтэй байдаг юм байна. Яагаад гэвэл ямар нэгэн ихтгэл үнэмшил, ямар нэгэн үйлдэл тэтэрхий туушраад монголчууд бол чичрэн гэж ярьдаг ч тийм. Би бодвол яг тэрийг хийн гэдэг ингээд айгүйх зүтгэдэг. Ийм тохиолдолд маш их энерги алдагдaltaд орох гээд байдаг учраас энерги алдахгүй тулд ер нь яруу сандруу байхгүй, тайван хянамга байх боломжтой юм байна. За өнгөрсөн жилүүдэд танд маш олон удаа давтагдаад байдаг үйл явдлууд байсан бол яг жил нь орж явах тэр жил нэг тийшээ шийдэгдэх те хариу нь гарах буюу өөрийнхөө амьдралыг чиглүүлэх боломжтой болт юм байна. За сэтгэл санааны хувьд бол тухайн жил орж байгаа жил хүн болно бие хамгаалах болж байгаа юм сэтгэл санааны эмоц ихтэй байдаг, сэтгэл хөдлөл ихтэй байдаг гэсэн үг. Тэгэхээр уураа багасгах, тайван амар амгалан байх, хэлсэн үгийг тань үр шим үлийн үр нь маш хурдан тань дээр ирэх магадлалтай жил дээр явж байгаа учраас юу хэлэх, юу бодох, юу сэтгэх тал дээр маш хянамга сахилга баттай байх нь чухал юм байна. Жил орж байгаа үедээ бол нойр сайн авах, хоол сайн идэх, өөрийгөө маш сайн хамгаалж авах, ямар нэгэн урьдчилан төлөвлөөгүй өвчлөлт тусгаас хамгаалж бас эрүүл мэндэд анхаарч эрдэс бод шимт хичээл ууж идэж авах, дасгал хөдөлгөөн сайн хийж авах гэх мэтчлэн. Гэхдээ юмсын балансыг маш сайн тааруулж авах хэрэгтэй юм байна. Сүнслэг энергийн хувьд бол өглөг буян хийх, үгээрээ бусдыг магтах,
тарин уншиж дуулах, бусдад туслах дандаа сайн сайхан үгийг эргэн тойрныхоо хүмүүстэй хэлж байх гэх мэтчлэн зүйлүүдийг сайн хийж явах ёстой. Гал эрчимтэй гал морийн сүнслэг жилийн онцлогийн хувьд бол хүмүүс ажлаа солих, карьераа солих, шинэ бизнес эхлүүлэх, шинэ замд орох, цоошин зүйлд татагдах нүүх суух ч юм уу гэр ороо өөрчлөгдөх гэх мэтлэн үйлдэлүүд дуудагдаж дэлхийн ертөнцөөс хамааран хувь тавилангаас хамааран орж ирж байгаа. Тийм учраас ямар нэгэн шин санаа айгүй хурдан төрөх тэрнийхээ үйлдэлийг хийж чадвал маш хурдан үр дүн авах боломжтой учраас алдаач байсан, онооч байсан ер нь жоохон тунгааж агаад сэтгэл тайван байх үедээ, энерги цэвэр байх үедээ, өөрийнхөө аз жаргалтай байх үедээ шийдвэрүүдийг гаргавал алдагдaltaгүй ашигтай байх боломжтой юм байна. За гал морь бол биднэрт маш их хөдөлгөөний энергийг дуудаж байгаа, шинэ эхлэлийг дуудаж байгаа, эрч хүчийн энергийг бол маш их өгөх тийм дэлхийн ертөнцийн жил гарч байна. Эрсдэл дагуулгын хажуугаар энерги ч гэсэндээ маш хурдан орж ирэх боломжтой учраас энергийн заслуудыг бол маш хурдан үр дүнтэй авах боломжтой юм байна. Тэгэхээр хуучин зүйлүүдтэй зуралтахаас илүү хуучин зүйлүүдэд задлаад бүтцийг өөрчлөөд шинэ зүйл болгож хувиргах, шинэ замыг зоригтой нээх, за мөн өөрт шаардлагадах бэлтгэл, энергийн бэлтгэлийг маш сайн хийж явах хэрэгтэй. Сэтгэлийн хувьд ухаарлуудаа өнгөрсөн 12 жилд надад юу тохиолдов, би юу туулав, би юунаас айдаг үлээ, юунд баярладаг үлээ гэд жилийнхаа мөчлөгийн ухаарлуудыг сайн авч чадах юм бол үүнийг маш амжилттай болгож өгөх боломжтой байдаг. Тэгэхээр жил орно гэдэг бол яагаад ийм олон юм тохиолдоод идэг вэ гэхээр энерги урсгал нь хурдсаад энергийн буюу өөрөөсөө маш их тийм чичиргийн өндөртөө, энерги эрчим өндөртөө байгаа гэж ойлгож болно. Тэгэхээр энерги эрчим өндөртөө байна гэдэг чинь сайн ч талтай, муу ч талтай байдаг. Муу талаараа ашиглах юм бол сэтгэл санаа тогтворгүй байх би эрүүл мэндийн хувьд асуудалтай, сорилттой жил байж болзошгүй бол сайн эрэг талаар нь ашиглах юм бол ухамсараа өөрчлөх, кармагаа ариусгах, сэрэмж өндөрсөх, буян өглөг хийх юм бол үр шим хурдан орж ирэх гэх мэтчлэн боломж болцоотой жил болж өнгөрөх юм байна. Тэгээд би жил орж байгаа хүмүүстээ зориулаад мөн хамгаалалтын эрч хүчийн тарины дуулыг оруулах болно. Ингээд та нартай амжилт хүсье.